хэвлэлийн хурал дээрээ бас тий Монголиагээ байршуулаад явсан. Манайхаас тийм очиж тоглолт үзсэн ч байдаг юм уу тэр нэтворкийн уулзалтанд орсон мэдээ одоогоор ол байх. Засгийн газрын асуудалд ямар байр суурь тайлбар хийж хариу өгсөн байна? За манайхаас бол одоо хариу өгөх юм нэлээд бас судлах ёстой шүү дээ. Бид нар бол үлдэгдэл төлбөрийн төсвийг сая зуны төсвийн тодтголоор одоо гадаад зааш сурталчилгаа засгийн газрын хуулиараа гадаад хэргийн яам хариуцдаг. Тийм учраас тийшээ үлдэгдэл төлбөр бүхий гэрээнүүдэд шилжүүлсэн. Одоо төсөвтэй хамт гэсэн үг. Тэгээ одоо энэ дээр бас засгийн газрын хэрэг эрхлэхээс тусламж аваад хамтраад засгийн газар маань энэ дээр хуулийг үзэж судлаад дүгнэлт гаргаад хариу өгнө гэсэн үг. Одоо үлдсэн хэд гэсэн үг юм бэ цаадаа? Тэгээ арбитрт яг баана яг өгсөн гэсэн бичгэн ирсэн үү бүр? Имэйл ирсэн. Имэйл манай гадаад харилцааны яамд ирсэн. Тэгээд энэ чи одоо түрүү би хэлсэн сая 200,000 орчим паунд стерлинг. Тэгээд тэрний 3/1 нь бол урьдчилгаагээд өгчихсөн. 3/2 нь бол өгдөөгүй байгаа гэсэн үг. Энэ жилийн гэрээ, өмнөх жилийн гэрээ нь бол бүгдийн гэрээгээ төлбөрөө төлөөд дууссан юм лээ. Зөвхөн столярээ одоо хичнээн гадны жуулчин манай улсад ирсэн бол яг энэ Монголоос их сурталчлах үйл ажиллагааны хүрээнд одоо шууд энэ үйл ажиллагаатай холбож энэ хүн ирсэн байна, энэ нэрийг байна гэж хэлэх хэцүү шүү дээ. Ямар ч лээс өнгөрсөн жил нэг ойролцоогоор 800,000 гадны жуулчин Монголд ирсэн. Мэдээж ковидын үед аль жуулчлал дэлхийд даяараа буурсан байсан. Тэгэхээр энэ бол одоо нийлэн өсөлттэй л харагдаж таарна. Энэ жилийн үед яг өнөөдрийн байдлаар бол өмнөх жилийнхаас нэг 10% өсөлттэй байгаа. Гэхдээ энэ дээр бол мэдээж бид нар сүүлийн саруудад бол нэлээд ажил хийсэн. Энээс гадна өөр энэ зар сурталчилгаа жуулчдыг татах асуудал дээр одоо гүйцэтгэл 100% төлбөрийн өртөөч гэдэг юм ийм асуудал байна. Яг манай яамтай холбоотой бол хэд хэдэн том гэрээнүүд байгаа юм. Зарим нь бол гэрээн дууссан. Зарим нь бол одоо явж байгаа гэрээнүүд байна. Одоо жишээлх юм бол CNN, BBC, Edelman, Boston Consulting Group, за саяны Fulham хөлбөмбөгийн клуб гэх мэтчлэн юм гэрээнүүд мөн бол одоо явж байгаа юм гэрээнүүд байгаа байхгүй. Тэгээд ер нь бол биш үү. Би анх ажил аваад хэлж исэн. Бид нар өөрсдөө дотоодынхаа асуудлуудыг эхлээд шийдэх ёстой байна. Яг л жуулчд ирээд бас ингээд сэтгэл ханамж 100% явдггүй юу гэдэг чинь бас нэг асуудал шүү дээ, тийм ээ. Ирээд одоо манай Монгол хоолны одоо шингэцээс ахуулаад амт чанар шингээц тэгэл ариун цэврийн байгууламж гэдэг аюул олон асуудлаа эндээ шийдэх ёстой байхгүй юу. Тэгжээж олон нийтэд бас сурталчлах асуудал. За тэгээ сурталчилгаа бол зөв шугамаараа явах ёстой. Монголд одоо хамгийн их өсөлттэй жуулчдыг одоо энэ жилийнхийг харах юм бол Япон улсаас хамгийн их өсөлттэй байгаа. Гэтэл тэр CNN, BBC, Fulham гэдэг газрууд чинь дандаа Европ руу, баруун руу байгаа газрууд шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар хаашаага мөнгөө оруулаад хаанаас жуулчин авчрах гээд байгаа юм, хаанаас нэрээд байгаа юм, тэр жуулчд руугаа ямар сувгаар хүрэх юм бэ гэдэг юм асуудал. За инфлюенсер гэхэд дотроос өөр өөр төрөл байдаг юм байна. Одоо жишээлбэл хувцас загварын инфлюенсер байлаа гэхт чинь зөвхөн тэр чиглэлийн хаал юмыг олон нийтэд таниулж үзүүлдэг. Бүр тийм хүлээлттэй үзэгчин ч гэсэн тэрийг ингээд хараад ээж идэг. Гэтэл тийм хүмүүс авчираад аялал жуулчлал яриулаад байхаар үзэгчтэн ч гэсэн тоож үздэггүй хүлээж авдаг юм байна л та. Гэх мэтчлэн яг л одоо энэ аялал жуулчлалын чиглэлээр зар сурталчилгаа хийдэг. Бидний таргет маркет буюу яг одоо чиглэж байгаа тэр зах зээл рүү аль хэвлэл мэдээллийн хэрэгсэл очих юм бэ гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй. Европын жуулчид ер нь хэр их нэмэгдсэн юм бэ? Өсөлт жоохон ч гэсэн байгаа юу? Яг нөө нийт жуулчны өсөлт чи 10% одоогоор одоо энэ 10 сарын байдлаар байна шүү дээ. Тэгээ энэ дотроо мэдээж бүх орноос жоохон өсөлт байна. Гэхдээ хамгийн их өсөлт нь Японоос бүгд 8 дахь хятад ард улс хоёроос байгаа байхгүй юу? Үр дүнгөө хэрэгжүүлсэн бас нэг төсөл нь хятад улсад барьсан Монголын соёлын одоо ордон байна гэдэг ийм мэдээлэл гараад ирлээ. Тантай танилцсан. За Монгол улс бол бас өөрийн гэсэн одоо зөөл өвчний бодлоготой бас. Тийм учраас монголчууд хамгийн чухал гэж бодсон бодлогынхаа хүрээнд тухайн улс орнуудад соёлын ордон барих эсвэл бусад одоо соёлын барилга байгууламжийг ашиглаад өөрсдийнхөө түүх соёл ихлээ сурталчлах юм ажлыг зохион байгуулах ёстой гэж би боддог. Тэгээд тэрийг бол одоо олон нийтэд заалах бас тэмцтэй хэмжтэй бус. Гэхдээ ер нь бол ийм бодлого.
Ер нь санхүүжилт нь яаж явд юм бол одоо жишээлбэл тэр хятад баригдсан соёлын төвийг үйл ажиллагаа Монголоос санхүүжүүлэх үү одоо? За манай яамтай холбоотой санхүүжүүлж байгаа юм байхгүй. Гэхдээ манай яамнаас одоо эх жилүүдэд төлөвлөж байгаа юм гэвэл гадаад улсад байгаа дипломат албаны одоо байгууламжуудад өөрсдийн контентаа бид нар хөрвүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл Монгол улсыг сурчлах контент, Монгол зүйлийн үед гарсан ном одоо тий за мөн дээрээс нь монгол хэлний хичээлийг дамжуулж заах одоо гадаадд байгаа монголчуудын дараагийн үеийн хүүхдүүд маань монгол хэлээ бас мэдэхгүй болоод ш. Тийм учраас монгол хэл, түүх, соёлоо тэр хүүхдүүд сургалтуудаар дамжуулж хүргэх гэмшлийн ажлуудыг бол бид нар заавал хийх ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна бас гадаадд байгаа монгол зоогийн газрууд ажиллаж байгаа монголчууд энэ бол одоо байнга гадаад болон монгол хүмүүс очиж идэг. Бас нэг юм одоо гастродипломаси гэж бас яригддаг юм байлээ. Ийм ажил энийг бас бид нар нэлээд сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Монголыг бас энэгээр дамжуулж сурталчилдаг ийм арга хэрэгсэл байд юм байна. Тэгэхээр энийг бас одоо ашиглана гэж бодож байна. Татаасаас бас 8 тэрбум төгрөг тамж байгаа гэсэн мэдээлэл байна л да. Энэ дээр улан 4 үйлрэл аялал жуулчлалыг хөгжүүлэе гэж байгаа. Энэ дээр бас 500 байна. За энэ бол уул нэг чухал ажил байгаад байгаа юм. Бид нар аялал жуулчлалаа одоо хөгжүүлэхийн тулд ийм хөнгөлөлтэй зээлийг компаниудад олгоё. Мэдээж төрөөс очиод буудлын гоё олгоод өгөхгүй шүү дээ, тийм ээ хүний. Тийм учраас ийм хөнгөлөлтэй зээлийг олгоё гэд энийхээ журман дээр 100 болон энэ намар одоо нэлээд олон хэлцүүлгүүдийг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгууллагуудтайгаа хамтарч хийсэн байгаа. Тэгээд энэ зээлийг бол нэлээд хүлээлт байгаа. Тэгээд энэ дээр одоо яг ямар зүйл байгаа вэ гэхээр одоо би та хэдийг байгаа учраас энэ завшааныг ашиглаад энийг бас ярьчмаар байна л да. Дотор нь бид нар квот олгоцсон. Одоо жишээлх юм бол жижигхэн сувенир хийдэг хүн том зочид буудлын эзэнтэй зээлэн дээр өрсөлдөхгүй. Яг тэр сувенирийн квотын дотроо өрсөлтөө өгөөд банкнаас арилжааны банкнаас зээл авчихъя. Хажууд нь яг зочид буудлын резорт ажилладаг хүмүүс бол өөрсдийнхөө зочид буудлын зэрэглэлийг одыг ахиулахын төлөө энэ зээлэнд өрсөлдөж орж болох нь байна. Тэгээд энэ бас тусдаа квоттой. За үүнээс гадна одоо зам дагах үйлчлэгээний газар гэдэг чинь ариун цэврийн байгууламжтай тэгээд дээрэс нь хоол унд дэлгүүр ажилладаг ийм газрууд бас тусдаа квоттой. За мөн тээврийн компаниуд тусдаа квоттой одоо аймаг хооронд тээвэрлэдэг те гэмшлийн ингээд ийм зүйлүүдийг оруулаад бид нар хүсэлтээ өгөөд тэгээ эндээс маань бас тодорхой хэмжээгээр танагдчихжээ. Тэгээд 8 тэрбум танагдчихж байгаа ийм шийдвэрийг бүлгээр гаргасан. Тэгээ мэдээж гэхдээ цаана бол байгаа. Тэгэхээр энэ зээл нөлөөлөх 8 тэрбум цанхаар үгүй мэдээж одоо авах хэмжээнд л багасна гэсэн үг шүү дээ. Тэрнээс огт байхгүй болно гэсэн үг биш. Тийм авах хэмжээнд л хэмжээнд болоод тэгэхээр хэд юм бол 8 тэрбум тасагдаг. За би тэрийг дараа нь иргэд тооцоог нь хэлье. Одоо тэр нэг англи руу тэр арбитрийн шүүхтээр төлөх ёстой үлдсэн дүнийг хизээ төлөх болж байгаа юм байна. 3-2 нь бид нар бол эхлээд хууль зүйн дүгнэлтээ гаргаад тэгээд одоо бас тэрэн дээрээ дахиж ярилцмаар байгаа байхгүй бүхлээр нь бас одоо төлмөөргүй байна яг үнийг хэлэхэд тэгэхээр энэ гэрээг цуслах үндэслэл байна уугүй юу үнэхээр одоо цуслах боломжгүй охироод үлдэхээр тийм гэрээ хийгдсэн байна уугүй юу энэ дээрээ бол одоо дүгнэлт хийгээд эргээд нөгөө байгууллагатайгаа ярилцах хэрэгтэй гэж бодож байгаа. Хугацааны хувьд хэдэн жилээр гэх юм уу гэрээ байгуулагдсан бол ерөөсөө хөлбөмбөгийн сезон гэж байдаг. Тэгэхээр эхний гэрээ нь бол 24-өөс 25 онд, хоёр дахь гэрээ нь 25-аас 26 онд гэсэн байл. Тэгэхээр яг тэр хөлбөмбөгийн тухайн жилийн сезон дол гэсэн үг. Манай улсаас одоо шинэ гэрээнд хөдлөөсөн үүргээ зөрчсөн гэх юм уу тийм зүйл ихний ээлжийн зөвлөмж ямар учраас ер нь арбитраж төлбөрөө төлөхгүй байна л гэл шүүхт өгцтэй. Төлбөр нь одоо үйл төлбөр нь төлөвлөгөөр улсын төсөвт суугдчихсан байгаа юм. Энэ жилийн төсөвт одоо тодорхой дүн байсан. Тэгээд 100 төсвийн тодтголоор чиг үүргийнхаа дагуу гадаад хэргийн яам руу төсвийг шилжүүлсэн. Тэнд бол байгаа тийм. Тэр төлөвлөлт нь л гэсэн үг юм биш үү? Шилжүүлсэн юм чинь. Үгүй яг гадаад яамны дансанд байгаа. Гадаад хэргийн яамны. Тэгвэл энэ байгууллагатай бид нар гол нь одоо гэрээ чи харилцаа ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Хоёулаа ингээд хамтарч ажил хийлээ гэхэд хоёулаа л одоо win-win зарчмаар. Гэтэл одоо бид нар өөрсдийнхөө ч тамирчдад олигтой дэмжлэг өгөх мөнгө байхгүй. Тэ өөрсдийнхөө ч хөл бөмбөх байдаг гэсэн үү одоо жуудо байдаг гэсэн өөрсдийнхөө энэ тамирчдыг гадаадд олигтой мөнгө өгөөд явуулж чадахгүй ээжэж тэр гадаадын баян компанийг бэлтгэл хийхдээ Go Mongolia гэдэг зүйл өмсөд тоглоход нь
тийм хэмжээний мөнгө өгнө гэдэг бол одоо айлч талаараа бодсон манад тийм ашигтай гэж одоо эрүүл хүн бодоход тийм дүгнэлт гарах байгаа. Энэ хизээ хийгдсэн юу бол гэрээ. Би сайн хэлсэн 24-өөс 25 онд ихний гэрээ, 25-аас 26 онд хоёр дахь гэрээ. Гэрээ одоо цоцоллоо гэхэд манай улс ямар нэг алтан үүрхүү манай улс алтан үүс. Харин одоо тэрэн дээр хуулийнхан ажиллаж байгаа. За.